Юу гэхээр чи намайг анзаараад байхаар өөрийгөө анзаараач. Чи өөрөө би бол өөрийгөө ингээд өөрчлөлт эхэлж байна. Яагаад гэвэл би өвд эцсийнхээ өмсдөг байсан. Тийм ээ? Ёс заншлаас эхлүүлээд би бол энийг дээдлээд эхэлжлээ. Харин та Чингисийн Монгол ойжиж яагаад те нэгээ дэмжихгүй. Би бас л чиний найз шүү дээ. Чиний нэг л он цагт амьдарч байгаа нэг эдис чинь шүү дээ. Яг ясман дээр чиний тусаар усж байгаа цус ч гэсэн миний судсаар л гүйжлэх шүү дээ. Тэг чи хэрвээ эх орондоо хайртай Чингис гэж цээжэд элддэг, Монгол гэж цээжэд элддэг юм бол яагаад би чиний бас эх орны чинь тасархаа шүү дээ. Яагаад намайг өгөөсгч те намайг өөрчлөл рүү хараад заавал намайг өөрчлөгдөхээр дараа нь дагаж өөрчлөгдөх гэдэг байна. Тэгэхээр би бол хүмүүс өөрчлөгдөхгүй өөрсдөө өөрчлөх байгаа учраас хөгжил. Тий, ер нь тийм л зүйл байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо 1800-аад онд энд чинь 120 давхар байшин барьсан байсан ба шүү дээ. Тэгэхээр бид нар энэ хүмүүсийг бол биш дээ. Үнэндээ бол одоо сармагчин шиг дуурайхтай гол мөвчлээ. Тэгээ бидний өвд эдс бол сармагчин шиг дуурайх биш. Хүнийг дагна баясгах биш. Дагуулan баясгадаг байсан гэдгийг л бид өхөн мартаж болохгүй. Бидний өвд эдс дагуулan баясгадаг байсан учраас энэ хүмүүсийн өдөө зэрэгтэй амьдрах амьдралыг зааж өгсөн. Ийм л төвхтэй юм байна л шүү. Тэгээд би энэ дээр бас нэг жишээ татмаар байна л да. Тайван гэж улс байна. Таиланд гэж улс байна. Энэ хүмүүс бол яадгүй гэхээр дэлхийд нэгэн номерт одоо жуулчлалаараа тэргүүлдэг. Энэ хүмүүс яадгүй гэхээр тэнд нэгч гадны үгс хэргэлдэг. Нэгч гадны хувцас хонор хэргэлдэг. Нэгч гаднаас хоол хүмсээ авдаг. Ингээд ирэхээр яадгүй гэхээр хүмүүсийн сонирхол татаж эхэлдэг юм байна л да. Тэгээд жуулчлалаараа бол хамгийн нэгдүгээр зэрэг татсан байдаг. Гэтэл одоо манай эзэн Чингисийн нутаг гэж яригддаг мөртлөө онон голын ирэг дээр хятад хувцастай хүмүүс гүйж шин. Тэгэхээр тэрийг юуг нь харах юм? Харин тийм. Чингис гэж нэг юм хүн байсан. Одоо тэр голынх нь ирэг дээр баахан хятад л шүү дээ гэж. Би бүр нэг гадаад хүний амнаас бүр ингэж л сонссон. Тэгэхээр бидний хамгийн гол зүйл маань юу юм гэхээр бид нар өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлүүлж энэ он цагийг одоо бүгдээрээ эзэмдэж тийм ээ энэ хорвоо дээр удаан амьдрахгүй шин. Одоо би надад бол нэг 20 жил л биш шин. Би энэ хооронд бас нэг яах юм хий л. Тэгэхээр яг энэ тухайн энэ цагийн дурсамжийг гоё бүтээгээд хойч үедээ үлдээж өгье л. Энэ Монголоор хийгээд эхэлсэн баг шиг байна. Энд өчигдөр бидэрт өгчээсэн ном байна тийм ээ. Энэ ном нэлээд хэдэн цуврал гарч байгаа гэсэн. Тэгэд энэ сонин бол Хөх Монголын Лигс гэдэг сонин хизээ гарав. Тэгээд энэ сонинтой өөрөө яаж холбогдож байна? За энэ сонины бол би бол дэмжигч. За. Хөх Монголын Лигс гэж. Тэгээ энэ сонин бол одоо маш их газар авч ийн л да. Тэгээ энэ дээр сэдв нь бол их чухал. Тийм ерөөсөө энэ дээр бол одоо нэгч худлаа буруу юм бичдэггүй. Дандаа шудраг үннийг бичдэг учраас монголчууд шудраг үнийн дуртай учраас энэ дуртай байдаг. Яг хэзээ арав? Энэ сонины бол 3 дахь дугаар нь гарцсан яваад байгаа. За. Техний 2 дугаар бол одоо маш гоё дугаар гарсан. Тэгээ ер нь бол Монголд бол энэ Хөх Монголын Лигс гэдэг сонин бол маш их одоо олонний талархлыг хүлээж байгаа юм байна. Тэр ч утгаараа би олон дотроо байгаа учраас энэ соннийг бол талархалтай хүлээж авч байгаа учраас би энийг бүх өрн бүтээл одоо бүр цаашдаач бүр амьдрал одоо энэ залуу насаараа би дэмжиж байгаа. Нэг гоё зөв үний юм байгаад хахад бид нар яагаад дэмжиж болохгүй гэж. Энэ номны тухай? Тий, энэ номны тухай бол бас л одоо энэ сонинтой агаар нэг юм байгаа. За. Тэгээ би энэ 2 жилийн өөрөө бичсэн үү те? За энэ бол энэ номыг би өөрийнхөө ээжийн чансан цай тоглолтоос 10,000 одоо 500 хэвлүүлж Монгол орондоо яриа тараасан юм. За. Тэгээд энэ номыг бол Монгол хүн бүрл унших л одоо яг Монголд яригдж байгаа Монгол яаж хүчрхэг болох хэвээр нууц бол энэ номноос эхлээд одоо 7 дахь цуврал нь гардсан явж байгаа. Тэр их судалгаа хийж байна.
Тэгээд ер нь үнэндээ бол ийм л юм байгаа юм л да. Одоо бол дэлхий чинь ерөнхийдөө бол миний ухаарч байгаагаар штэ. Миний олж мэдснээр дэлхий ерөөсөө 800 буюу 1000-д нэг нас нэмдэг юм. Энэ дунд яадаг вэ гэхээр монголчууд буюу хөхнөрөтүүд хөх толвтонгууд бол энэ дэлхийн дараагийн 800-ны амьдралыг нь зааж өгдөг юм. Энэ цаг нь ирсэн учраас ийм ном, ийм одоо сэтгэлээрээ байцгаая, зөв амьдрцгаая, тархин дотроо буруу юм хийжээж битгий бодцгаая. Одоо буруу юм бодоод эхлэвэл хорт хавдар тусаад байна гэдгийг дэлхийн ертөнцид монголчууд ойлгуулах гэж одоо их оролдоод шүү дээ. Тэгээ энэ бол бас өвгдээдсэн шаштртай юм байна. Монголчууд 360 жил шарлнаа гэж өвгдээц бичжээ ном судартаа. Энэ нь бол юу юм гэхээр манжийн дарангууллын одоо үеэс өмнөх 150 жил ингээд манжийн дарангууллын одоо 200 жил ингээд 360 жил бол манжийн дарлалд бол одоо Чингисийн хүү толуугийн хүү мөнх гэж одоо хааны ижи толуугийн одоо хатан байх нь шүү дээ. Соргогтон бэх гэж одоо цэцэн хатны тэр одоо хайл төр сургаал дээр бол байна л та. Тэгээ миний үрсад бол тэр 360 жил бол шарлнаа гэж. Тэгээ манжууд Монголыг эзэлж авахын тулд бол шарын шашныг дэлгэрүүлээд ерөөсөө одоо хятад манжийн бодлогоор бол ерөөсөө Монгол шарын шашинд идэгдээд ингээд ерөөсөө шарлсан тэр үеийн одоо тэр зүйлд хамаардаг юм байна. За энэний дараагаар бол 80 жил улаанаа гэсэн байна л да. Тэгээ тэр нь юу юм гэхээр 360-ыг 4 туугаад 80 жилд одоо энэ 1910 оноос хойш 1990 он хүртэл болоод ирээсээ ингээд улаач байгаа. Энэ бол улаалтын үе. Тэгээ одоо коммунизм, социализм үе. Тэгэд энэ үеийн бол тодорхойж хэлэхдээ бол юу гэхээр миний үрсад бол хэдий ч нээгээр бас зөв амьдралыг илэрхийлэх боловч бас төдийлөн сайн амжилтанд хүрч чадахгүй гэж. Тэр соргогтон бих хатан бас зөвгнөж бичсэн байна л да. Тэгээд энэний дараагаар бол яах вэ гэхээр 80-ыг дахиад 4 хуваасан та тэнцүү 20 жилийн дотор 1990 оноос 2010 оны хооронд монголчууд одоо бүр амьдралын тартагтаа тулж харлана гэсэн. Тэгэхээр одоо хэдэн он вэ гэхээр 2010 он харлж байгаа оны сүүл шүү дээ. За энэ 20 жилийн дотор харлсны дараагаар одоо бид нар одоо муухай бүх юм л үзлээ шүү дээ. Тэглээ шүү дээ. Энийний дараагаар яах ёстой вэ гэж 20-ыг 4 хуваасны одоо тэнцүү жилийн 5 жилийн дотор хөх монголчууд жинхэнэ хөхөрдгөөрөө хөхөрч бадрахгүй бол цаашаа хөх монгол бол үндэстэн ухсаатан бол устнаа гэж үзсэн. Тэгээ энэнд бол одоо бидний хүчээр зүтгэл хэрэгтэй байна л да. Энэ 5 жилийн дотор монголоо бүгдээрээ хөхрүүлцгээе л дээ. Бүгдээрээ яаж жинхэнэ үнэн түүхийг бүтээдгийг бүгдээрээ нэгдэж харуулцгаая л дээ, тийм ээ. Тэгээ би бол яг энэ он цагт ингээд бид нар ингээд яг залуу халуун насаараа бас энэ цаг хугацааг хараад бас энэ хорвоо дээр тоос шороо хөдөлгөж явна гэдэг бол бас хөх монголоо бид нар хөхрхийг нь бас харахад цаашаа бид нар хувь байна штэ. Тийм болохоор би бол дээрээс нэмэр оруулах хувь байна штэ. Тийм энэнд бол сэтгэл хангалуун байгаа. Тийм ч учраас би бас энэ залуу насаа би харын төлөө биш, шарын төлөө биш, би улааны төлөө биш. Би хөх жинхэнэ цагаан сайхан амьдралын төлөө би өөрийнхөө энэ залуу насыг зориулъя гэж би бодож явал хичээж явал нэг жирийн одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа залуутай бүсгүйтэй би адилхан л Монголын нэг эдис. Ингэж хэлмээр та хөх Монгол маань одоо хөхрөх цаг энэ 90 цаг үе дотор бид нар амьдарч байна.